тоцсогч бодис хэрэглээд ингээд одоо энгийн нүдэнд харагдахгүй зүйлийг одоо тусгай дурангийн аппаратын дээр тусгай туяа үүсгэж тэгээд зөвхөн тэр туяаг тусгасан үед тухайн одоо тоцсогч бодис харагдах тийм хэлбэрт байгаа нөхцлүүдийг ялгах боломжтой тийм технологи бас гарч ирсэн. Бидний худалдаж авсан одоо 2-3 жилийн өмнө худалдаж авсан энэ аппарат маань бас яг энэ технологиг ашигладаг. Тэгэхээр бид нар 2-3 жилийн өмнөөс эхэлж одоо ялангуяа 25 дарын үед энэ технологиг өргөн ашиглаж байгаа. Сайн бацгаана уу? За сонгодоо эмнэлэг болон тэнгэр даатгалын хамтран хийж байгаа эрүүл мэндийн подкаст маань эхэлж байна. Өнөөдрийн зочингоор маань сонгодоо эмнэлгийн мэдслийн засгийн эрхлэгч Лав Баярынч маань оролцож байгаа. За бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв бол дурангийн мэдсэл. Бид хоёр нөгөө сая цуг хагалгаанд орж үзсэнлээ. Би Лав Баярыг эмчийнхаа дурангийн мэдслийн хагалгаанд орсон чинь бүр тийм агшин шатна гэж ерөөсө төсөөлөөгүй. Би бүр бөөх ямар мундаг юм бэ? Яаж ингэж нарийн хийж чадж байна гэж бүр үнэхээр одоо бичирсэн. Тэгэхээр яг өнөөдрийн одоо Монгол хийж байгаа дурангийн мэдслүүд маань дэлхийн түвшинтэй харьцуулахад ямар байна? Таны хийдэг өдөр тутмын хагалгаанууд чинь одоо энгийн одоо нээлттэй хагалгаанаас ямар ялгаатай гэдэг вэ? Дурангийн технологи бол одоо та хагалгааны үед харж ирсэн бид нар энгийнүүдээр одоо ширээн дээр байгаа юм уу хаана байгаа юм ингээд энгийнүүдээр харах тэрийг дурангийн технологи ашиглаж хэд 100 дахин томруулсан дэлгэцэн дээр одоо тухайн эдисийг харах хоёр бол хоорондоо зарчим маш өндөр ялгаатай. Тэгээ хэрвээ одоо бид нар хагалгааг тийм өндөр зэрэглэлийн одоо томруулсан орчинд хагалгааг хийх юм бол бид нар тэдийчний одоо эдисийг хадгалж үлдэх тэдийчний одоо бага хэмжээний гэмтэл учруулах бусад одоо эргэтэн системд бага хэмжээний гэмтлийг учруулах ийм боломжтой гэдэг энэ нөхцөл батлагдсан. Нөгөө талдаа дурангийн технологи бол бас одоо хүний бие чинь өөрөө бас хязгаарлагдмал орчинтой. Дээрээс нь хүний гар хөл чинь бас өөрөө тодорхой хэмжээний эрзмээртэй. Тэр гар хөл дотгошоогоо ороод багтахгүй хүрэхгүй бид нар цаашаага жижиг зайд одоо тодорхой эрхтнүүдийг хооронд нь ялгаж харахад хүний одоо өөрийн өгдөл биологийн өгдөл өөрөө хүрэхгүй үед бол дурангийн технологиг ашигласнараа бид нар одоо биднэрт чадахгүй байгаа тэр чадамжийг олж авч чаддаг. Ингэснээр одоо бид нар хагалгааны явцад тухайн одоо эргэтэн системүүдийг хадгалж үлдэх тэднэрт одоо нэмэлт гэмтэл учруулахгүй байх тэр боломжууд бас олддог. Энэ утгаараа бол одоо дурангийн технологи бол мэс засалд одоо маш том хувьсгалыг авчирсан. Ер нь бол мэслийн одоо мэрэгжлийн хүмүүс бол энийг одоо бага гэмтэлт мэс засал гэдэг тийм ангилалд оруулдаг. Ер нь нэр нь бол өөрөө одоо бага гэмтэлтэй мэс засал гэж одоо зөвддөг. Шууд утгаараач гэсэн одоо альва нэг хагалгаа мэс заслыг хийхэд одоо өчтөг хүнд хамгийн бага гэмтлийг учруулж ээж хамгийн сайн үр дүнд аваачих тийм зорилготой мэслийн төрөл юм. Тэгэхээр өчигдөр би эмчтэй цуг хагалгаанд ороод харж яхад маш нарийн наривчлалтаагаар хаачилж илээ л дээ эрэгтэй хооронд тий. Тэгэхэд тэр зүсэлт хийхэд энгийнүүдээр одоо хэрэг яг нээлттэй мэсэл хийх юм бол тэрийг ялгаж харахын аргагүй байдлыг одоо хүний гэд дотрыг одоо хэдэн зуун дахин томруулад бүх судсууд нь бүр харагдах төвшөнд очиж тийм билээ шүү дээ. Дээрээс нөгөө хоёр эргэтний зааг ялгаа маш тод харагдаж илээ. Дээрээс нөгөө ингээд зүсэл хийж байгаа тэр хаачин бас их хожир ах шиг үн тий. Ямар ч цус гарахгүй байсан. Тий яг зөв бид нар аливаа нэг юмыг их сайн томруулад харах юм бол тэдний заагийг харах боломж бүрддэг. Тэгэхээр одоо хүний бие эргэтэн систем бол бүгд өөрийн гэсэн одоо бүрхүүлтэй өөрийн гэсэн хязгаарлалтуудтай. Тийм болохоор бид нар дурангийн технологийн нэр томруулсан хэлбэрээр тухайн эргэтэн системийн хоорондын зааг ялгааг одоо маш сайн харж байгаа юм. Хэрвээ бид нар одоо байгалаас өгдсөн тэр зааг замаар одоо эргэтэн системийг хооронд нь ялгаж чадах юм бол тэдийчний одоо баг эс судас гэмтнэл гэсэн үг. Тэр хэмжээгээр одоо таны харсан хагалгааны явцад одоо цус гарахгүй байгаа яагаад тийм амархан салаад байгааг утгах нь ерөөсөө мэслийн одоо үндсэн зарчим дээр үндэслэгж байгаа. Тодорхой эргэтэн систем өөрийн гэсэн одоо орчинтой, өөрийн гэсэн бүрхүүлтэй. Хэрвээ бид нэр тэр яг тэр байгалийн өгдсөн заагаар явж чадах юм бол бид нар бусад эргэтэн системд одоо хамгийн бага гэмтлийг учруул зөвхөн тухайн эргэтнийг л одоо эмчилгээндээ хамруулах боломжтой гэдэг үүднээс одоо та бол одоо мэслийн эмчийн одоо давуу талыг аягүй сайн ажилласан байна. Тэгэхээр ер нь бол яг нээлттэй мэслийн хувьд бол энэ их төвхтэй энгийнүүдээр одоо тодорхой эргэтнүүдийн бүтцийг тийм нарийн түвшний бүтцүүдийг харахад бол тийм амар биш.
Дээрээс нь тэрийг одоо энгийн гараар ялгах бол бас тийм амар биш. Тэгэхээр одоо тэр дөрөнгийн технологи нийслэл хэрэглэж байгаа тэр технологиудыг ашигласнаар бол бид нэр түрүүний ярьсан одоо нэг баг гэмтэл учруулах тэрл боломжийг олгож байгаа л гэж байна. За яг хагалгаанд ороход надад энэ маш сонирхолтой санагдсан. Яа тэгэхээр энэ шил бол 3D болгож харагдуулдаг шил. Бид нэр кино театрт орохдоо нөгөө ийм шил үзээд кино үзэхээр яг дотор нь орсон юм шиг мэдрэмжтэй үздэг шүү дээ. Гэтэл энэ шилийг бас мэслийн үед ашиглалт юм байна. Оронгийн мэслийн үед том дэлгэцээр хүний дотор эрхтний хэд дахин томруулж харуулад дээрэс нь энэ шилийг зүүчгээр ерөөсөө яг тэр хүний дотор эрхтний дотор өөрөө яваад байгаа юм шиг маш тод сайн харуулт юм байна. Тэгэхээр хэдийн зэгтээд энэ технологиг сонгодог эмнэлэгт хэрэгжилж байгаа вэ? Одоо дөрөнгийн хагалгаа өөрөө зөвхөн одоо 2D дэлгэцэн дээр харахаас гадна 3D хэлбэрээр ашиглаж болдог ийм технологиуд гараад ирсэн. Тэгэхээр сонгодог эмнэлэг бол энэ аппаратыг одоо дэлхийд даяар анх хэрэглэж тэр эхэлсэн тэр цаг үеэс эхэлж бид нар худалдан авалтыг хийсэн. Ингээд одоо яг одоо анхны Olympus брендийн одоо 3D дөрөнгийн технологи орж ирэхэд сонгодог эмнэлэг энэ аппаратыг худалдаж аваад одоо бид нийт 2-3 жил энэ аппарат энэ дөрөнгө хөрөмжөөр ажиллаж байна. Ягаад гэвэл бидний одоо нийт хагалгааны нэг 70-80% нь бол голцоо одоо хөндрүүлсэн хэлбэрийн дөрөнгийн мэс заслууд байдаг. Энэ дотроо одоо тэр хорт тавдрын мэс заслууд ордог. Дээрээс нь нөхөн сэргээх мэс заслууд их өргөн хэрэглэдэг. Тэгэхээр энэ технологи энэ хагалгаанууд дээр бол яхахгүй одоо технологийн тэр шинэ гарч ирж байгаа дэвшлүүдийг бид нэр хэрэгжилж чадах юм бол төдий чинь одоо хагалгааны эрсдлийг бууруулах, өөрийн хагалгааг хийхэд илүү тав тухтай болгох. Дээрээс нь одоо өвчтөе хүнд үүсэх зовөр шаналгаа эрсдлийг одоо эрс багасгах боломжийг бүрдүүлдэг. Тэгээ бид нар таны харсан одоо тэр хагалгаа 3D технологиор хэрэгжилсэн. Тийм болохоор бидний одоо хагалгаа бол бусад одоо өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж байгаа бусад хагалгаануудтай бол одоо яг ижил зэрэглэлийн түвшинд хийгддэг л гэж байна. Тэгэхээр яг энэ шилийг зүгээд 3D-гээр харахад бол яг дотор нь орсон юм шиг харагдаж байгаа. Судалснууд маш нарийн ялгаралтай харагдаж байна. Дундуур нь төсөлт хийгээд бусад эрхтнүүдээ одоо гимтэхгүйгээр маш сайн одоо төсөлт хийж мэсэл хийх боломжтой болж байна. За тэрнээс гадна надад бас маш сонирхолтой санагдсан зүйл нь одоо энгийн одоо тариа хийгээд энгийнүүдээр харах боломжгүй хавдрын тархалтыг харж агаад тухайн хавдрыг тайрч авах мэсэл хийдэг юм билий те. Тэгэхээр яг энэ тариа маань яаж үйлчилж байна? Эмчнэрт одоо яг таны хувьд яг хагалгаа хийж байгаа эмчийн хувьд ямар давуу талыг олгодог вэ? Ерөнхийдөө бол одоо анагаах мэс засалт технологи хөгжих тусмаа төрөл бүрийн шин санаа, шин эмчилгээний аргууд гарч ирж байна. Тэрний нэг нь одоо таны ярьж байгаа энэ тоцсогч бодис хэрэглээд ингээд одоо энгийн нүдэнд харагдахгүй зүйлийг одоо тусгай дурангийнхаа аппаратын дээр тусгай туяа үүсгэж тэгээд зөвхөн тэр туяаг тусгасан үед тухайн одоо тоцсогч бодис харагдах тийм хэлбэрт байгаа нөхцлүүдийг ялгах боломжтой тийм технологи бас гарч ирсэн. Бидний худалдаж авсан одоо 2-3 жилийн өмнө худалдаж авсан энэ аппарат маань бас яг энэ технологиг ашигладаг. Тэгэхээр бид нар 2-3 жилийн өмнөөс эхэлж одоо ялангуяа 25 дөрвийн үед энэ технологиг өргөн ашиглаж байгаа. Яг нь ер нь бол дэлхийд даяараа энэ технологи бол хөгжөөд бас яг л бид нартэй ижилхэн 2-3 жилийн одоо үе шаттай. Тэгэхээр бид нар бол одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай техник технологийн хувьд бол нэг тийм хол хоцроогүй явж байгаа. Одоо манай эмнэлгийн хувьд бол та бүхэн тэр хагалгааны явцад харсан байх. Одоо ер нь бол үндсэн тэр технологийн ач холбогдол нь бол нэгдүгээр одоо хавдрын тухайн байрлал бусад хэрэгтэн системд нөлөөлсөн байдлыг бол тэр тоцсогч үйлсээр илүү тодорхой харна. Энгийнүүдээр харагдахгүй зүйлийг. Тэрнээс гадна хавдар өөрөө тархах одоо гол зам нь бол одоо тунгалгын бэлчирхай тунгалгын замаар явдаг. Тэгэхээр одоо тэр хавдрын тухайн хавдартай хэсгийн тунгалгын одоо зангилаанууд замууд хаашаа явж гин гэдгийг одоо энэ тоцсогч бодис бас илүү сайн тодруулж хардаг. Тэгэхээр одоо бид нэр та бүхэн санаж байгаа бол хортой хавдрыг эмчлэхэд бол одоо хамгийн чухал зүйл нь бол хавдрыг одоо тархалттай байгаа тэр хэсгүүдийг бүрэн гүйцэд авна гэдэг бол одоо эмчилгээний эцсийн үр дүнд бол маш их чухал нөлөө үзүүлдэг. Тэр утгаараа одоо хортой хавдрыг эмчлэхэд бол зөвхөн тухайн одоо хавдартай хэсгээс гадна тухайн хавдрын үсэрхийлж болох одоо бусад хэсгүүдийг хамруулж авах нь бол одоо эмчилгээнд маш их чухал ач холбогдолтой. Энэ утгаараа одоо энэ технологиг ашигласнаар
хавдрыг одоо бүрэн гүйцэд дэмжлэх тэр шалгуурыг хангах хэмжээний одоо мэдээллийг бид нэр авах боломжтой гэдэг ийм одоо үндсэн нотлогоо одоо шинжлэх ухааны үндслэл байдаг. Тэр утгаараа бид нар одоо сүүлийн 2-3 жил хийж байгаа одоо олон сурвалжсан дээр хийж байгаа орд хавдруудын одоо эмчилгээнд дээр мэслийн эмчилгээнд дээр бол энийг тогтмол хэрэгэлдэг. Одоо стандарт болгоод хэвшигдсэн манай эмнэлгийн хувьд бол зүгээр ер нь бол би саяхан бас одоо энэ чиглэлийн мэрэгжлийн холбоотын хурал дээр Америк нэгдсэн улсад очиж оролцсон. Тэр үед бол одоогоор бол дэлхийд дахинд бол яг энэ чиглэлийн одоо технологи стандарт бараад хэрэгжсэн эмнэлгүүд бол цөөхөн юм бэл. Тодорхой одоо өндөр нарийн мэрэгжлийн тодорхой одоо судалгаа шинжилгээ хийж байгаа их сургуулийн эмнэлгүүд дээр одоо тодорхой төвшөнд нь хэрэгжиж байгаа. Бусад хэсгүүд бол дөнгөж л одоо бидний 2-3 жилийн өмнөх шиг эхэлж байгаа ийм төвшөнд байсан. Сая бид нар очиж одоо бас өөрсдийнхөө энэ эмчилгээний үзүүлэлтүүдийг бас тэднэртэй танилцуулсан, санал бодлоо туршлагаа солилцсон. Тэгээд тэд нар бол бас гайхажсэн. Одоо Монгол шиг энэ улсад одоо энэ технологи яаж очиод хөгжсөн. Яагаад та нар одоо ийм 2-3 жилийн туршлагатай байна гэдэг энэ мэдээлэл авч ирсэн. Тэрнээс өмнө манай одоо хамтарч ажилладаг эмч маань бас хэдэн жил Солонгост одоо олон улсын хурал дээр яг энэ чиглэлээр одоо илтгэл хэлэлцүүлсэн. Тэрэн дээр илтгэл хэлэлцүүлсний дараа би дараагийн одоо Сингапурт болсон хурал дээр нь би очиход нөгөө профессор нь надаас асууж байгаа. Гэхдээ бид нар одоо тийм хөгжиж байгаа Монгол шиг орноос одоо ийм хэмжээний одоо эмчилгээний туршлагыг одоо ийм өндөр түвшний технологиг ашиглаж байгаа гэдэг ийм мэдээллийг аваад би гайхажсэн. Танай Монголоос одоо ийм эмч ийм илтгэл хэлэлцүүлж ирсэн. Би тэгээ гайхаад одоо Монголынх яг мөн үгүй асуусан. Тэгсэн танах яг ийм юм байж тээ гэж хэлж ирсэн. Тэгэхээр энэ бол одоо орчин үеийн ялангуяа Монголд одоо хувийн эмнэлгийн тогтолцоо бий болоод санхүү одоо боломжийн хувьд одоо тэр нь бүрэн гүйцэд боломжтой болоод ингээд ирэхлээр Монгол иргэд маань өөрсдөө одоо дэлхийн өндөр хөгжилтэй байгаа орнуудад хэрэглэж байгаа тэр шинэ технологи, тэр эмчилгээний шинэ аргуудыг бол Монголдоо өөрсдөө одоо харьцангуй хүн хямд өртгөөр одоо авч болох тэр боломжийг бид нэр одоо нээж ийна л гэж ойлгож байгаа. Нийлтэй хаалгааны үед нэлээд сайн туршлагатай эмч байж тархалтыг харж агаад тархалтаас нь гадуур одоо хавдрыг аавна. Харин энэ миний ойлгосноор бол яг одоо миний бас харснаар энэ тодсгоч бодисыг хийчихээр одоо тархалт нь ямар байна гэдгийг шууд туяагаар харуулад өнгө нөөрлөд гараад ирдэг юм лээ шүү дээ. Тэнгүүд яг тэр тархалттай хэсгүүдийн бүгдийг ингээ хаалгаагаа хийгээд авах боломжтой гэдэг чинь хаалгааны одоо амжилттай болох магадлалыг маш өндөр болгож байна гэж ойлгосон. Тэгэхээр энэ хэмжээгээр бас энэ хаалгаа маань өндөр өртөгтэй байдаг бах тий. Гэхдээ энэ өндөр өртөгтэй ч гэсэн одоо өөр мэдээж дараа нь хурдаг идэхээс гадна өөр ямар даваа талтай байх вэ? Тэг яг ер нь бол альва технологи шинэ технологи болгон өөрийн өртөгтэй. Одоо өртөггүй юм гэж үнгүй юм гэж одоо хаанч байхгүй шүү. Тэр санхүүжилтийг одоо эмчилгээнд гарч байгаа тэр өндөр технологийн санхүүжилтийг нэгдүгээр хэн төлөх үү гэдэг асуудал яригддаг. Өндөр хөгжилтэй одоо орон дээрээс нь одоо эрүүл мэндийн зөв тогтолцоотой оронд бол хувь хүнээс гарах зардал бол их баг шүү дээ. Дааталаар шийддэг. Бүх эрүүл мэндийн дийлэнх хувь нь зарим улсуудад 100%, зарим улсуудад 90%, за 70-аас дээш. Бүгд бол одоо даатгалаас шийдэгддэг. Тийм учраас бол одоо тэр өндөр зөв тогтолцоо орсон орнуудад бол эрүүл мэндэд бол өвчтөе хүнд ашигтай байхад мөнгө чухал бишээ гэдэг. Одоо ер нь гэхдээ эцсийн зорилго бол бас ижлэхэн шүү дээ. Ямар ч одоо эрүүл мэндийг, ямар ч амь насыг одоо мөнгөөр үнэлэх боломж бол байхгүй шүү дээ. Тийм болохоор одоо эмчилгээ маань өөрөө эрсдэлгүй, үр дүн сайтай байх тусмаа л одоо өвчтөе хүнд юугаарч үнэлшгүй одоо чухал хэсэг. Бас эмчилгээг бас зөвхөн одоо эмчилгээ хийж байгаа өртгөөр үнэлэх нь бол бас ангаах хүн бол зөв гэж үздэг. Ер нь бол эцсийн үнэлгээ бол өвчтөе хүнд очирж байгаа одоо санхүүгийн одоо санхүүгийн алдагдсан боломж нь ямар байх вэ гэдгээр одоо үнэлэгдэх бас их чухал хэсэг байдаг. Дээрээс нь үнэлж баршгүй одоо нөгөө өвчин мэдрэлт шарах одоо зовлон энэ ямиг одоо яаж богино хугацаанд ямар хамгийн бага байлгах вэ гэдэг бол бас одоо үнэлшгүй зүйл шүү дээ. Тэр утгаараа одоо хувийн эмнэлгүүд дээр гарч байгаа энэ өндөр
өртөгтэй юм шиг харагдаж байгаа. Одоо эмчилгээний аргууд маань буцаад одоо өвчтөе хүндээ нөгөө талдаа бол бас маш өндөр давуу талуудыг авчирдаг. Миний нэг нөөцөл эзэмссэн нэг салбар бол одоо энэ нөхөн сэргээх хаалга байдаг. Ялангуяа тэр арцгийн эрхтний нөхөн сэргээх мэслийг бол би Швейцарын Женевийн их сургуулийн эмнэлэг дээр тодорхой яг энэ чиглэлийн мэргэжлийн профессорыг дагаж одоо суралцсан. Тэгээ энийг бол дурангаар бас хийдэг. Дурангийн ажиллабар. Яг л нөхөн сэргээх хаалга бол өөрөө гэмтэл байхтай байх нь одоо өвчтөе хүнд хамгийн ашигтай гэж үздэг. Тэгэхээр тэр дурангийн мэсэл чинь маш өргөн хүрээнд маш олон төрлийн юм хийж бодсон юм шүү дээ. Зөвхөн хэвлийн үндээс гадна тий. Тийм, дурангийн технологи бол өөрөө бүх л салбарт нэвтэрж байгаа юм. Одоо нуруу нугалмны хагалгаа, толгойн хагалгаа, зүрхний хагалгаа хүртэл дурангаар хийгдэж байна. Роботоор хийгдэж байна, дурангаар хийгдэж байна. Зүгээр миний одоо хийгдэж салбар бол хэвлий доторх хагалгаа. Хэвлий дотор гэдэг нь бол одоо чэйжнээс ахуулаад шаарцгийн үнэтэй хүртэлх. Одоо энэ эрхтнүүдэд дурангийн ажиллабар хийх. Гэхдээ ер нь бол дурангийн хагалгаа бол анх үүсэхдээ яг энэ чиглэлээр одоо анхдагч болж үүссэн. Тэгээ энэ чиглэлийн одоо өвчнүүдэд бол хамгийн өргөн хэрэглэгддэг. Өндрөгчлөлт орнуудад бол дундаж налч 80-с дээш шүү дээ. Зарим нь бүр ирлүү очиж. Бом бол одоо ирлүүд өгöd очиж байгаа. Тэгэхээр хүн байгалийнхаа жамаар хөвшрөөд идэг тийм. Одоо физиологийн анатомийн бүтцийн тодорхой өөрчлөлтүүд өссөн өсөөгөө ордог. Одоо тэрний хамгийн энгийн жишээ бол гоо сайхны хагалгаанууд биш. Үрчлээ үсэл гоо сайхан болохгүй бол нөгөөдгөө таталаад явал хийдэг. Тэгээд хилийн хүндэд одоо хүн сэргэх хэрэг байх уу? Тийм, одоо тодорхой одоо энэ чинь бид нар зөвл гоо сайхны хагалгаа нүдэнд харагддаг болохоор л тэрийг гоо сайхан гэж яриад шүү дээ. Харагддаггүйгээр бас тодорхой хэмжээний хүний хэвийн амьдралын үйл ажиллагааг алдагдуулдаг тийм өөрчлөлтүүд хэвлий дотор бас байж байна. За тэр нь одоо жишээд бол юу байх? За маш энгийн эмэгтэйчүүдийн маш энгийн жишээ бол одоо шээсээ барьж чадахгүй давсан суларчдаг, унжичдаг гэсэн ойлголтууд байна. Эмэгтэйчүүдийнх нь савн унжичдаг, урсчдаг гэсэн ойлголтууд, бүр эргэж гарчдаг гэсэн ойлголтууд байна. Тийм байгаас арцгийн эрхтнүүд өөрсдөө одоо тэр олон төрөлд удаан жирэмслэлтийн улмаас доошоо яхахгүй нөгөө барьж байгаа тэр эдисүүд нь сунаад ингээд одоо энгийнээр ярих юм бол эрзэний өмд бол эрзэний сунчглаар өмд дэлбэрээ алдчихж байгаа та яг ижлэх нь л тухайн эрхтнүүд одоо тэр арцгандаа байхаасаа болоод гадагшаа гарчдаг гэсэн. Ингэх юм бол одоо нөгөө хүн чинь жирийн амьдарч чадахгүй шүү дээ. Бидний ээж энэ бол одоо бас яг тийм нөхцөл ялангуяа Монгол шиг одоо Африк, Монгол гэдэг олон төрөлдөг гэр бүлсэг ийм одоо орнуудад бол ийм төрлийн одоо нөхөн сэргээх хаалга бол их өргөн шаарддаг. Гэтэ яг зөв нийгмийн хөгжил одоохондоо тэр өндрөгчлөлт орнуудын түвшинд арай л очиагүй. Тэрийг одоо өвчин гэж ойлгох өөрийнх нь өөрсдийнх нь ойлголт бас дийлэн хангалттай биш шүү дээ. Тэр өндөр настай монгол эмэгтэйчүүд өөрийгөө одоо тэрийг өвчтэй гэж ойлгохгүй. Би настай хүн л гэж хариулдаг байна. Настай хүн болохоор ийм болчт юм байна даа л гэд мэдэхгүй юм байна тий. Тэгэх ёстой гэж. Хөвчрүүд нүүр өнгөө онцдог шиг л дотор эрхтнүүд ч юм уу доошоос ингэ хөндөн жингэрээ доошоо явдаг байх юм шүү дээ. Яг. Тэрийг тэгэхээр нөхөн сэргийх боломжтой байна. Баяртай бас. Тийм буцаагаад нүрийг чинь татдагтай ажиллах юм. Тийм ээ. Тэр эрхтнүүдийг татчих бас болдог. Тэг энэ хаалгаанууд бас дурангаар хийдэг юм чи бас болдог тий. Өө за. Монгол хэр хийлгэж байна одоо ийм нөхөн сэргийх хаалгааг? Яг сүүлийн үед бол наслалт өндөрцөөд ирэхлээр бол одоо бас нэлээд өргөн хийгдэж байгаа. Гэхдээ л одоо энэ чинь бас нийгмийн түвшин нөгөө танин мэдхүү амьдралын нөхцөл дээрээс нь мэдээж одоо энэ хэмжээний өртгийг одоо тэр чинь тийм бас хямд өртөгтэй хаалга биш. Тийм болохоор тэр хэмжээний өртгийг одоо дийлэх үү гэдэг. Ямар үнэтэй ах вэ? Дунджаар ойролцоогоор бид нар тэр өртгийг одоо ангаах ухааны бидний одоо хувийн эмнэлэг ийм бидний нэг одоо шалтгаан нь бол бид нар үнийг мэддэг. Одоо сонгодог эмнэлгийн хувьд бол би одоо ямар хагалгаа хэдэн төгрөгөөр хийж байгаагаа мэдэх тийм боломжгүй. Ягаад гэвэл тэр нь биднэрт нэг тийм онцгой ачаалал баг. Ягаад гэвэл бид нар эмчилгээндээ санаа зовх. Үнээс илүү одоо хамгийн сайн ямар ч үнэтэй байсан хамгийн сайн амжилтыг хийх нь л миний одоо өвчтөе хүний өмнө одоо үлээж байгаа гол үүрэг шүү дээ. Тэрнээс биш би энэ нарийн хямдхан учраас
арай муу арай жанр багтай аргын тань санал болгоё гэж ярих нь бол өөрөө юм чүнээ. Ясвартун гэж. Суртууны. Тийм ээ, ясвартун. Тэгэхээр би бол одоо өчтөө хүнд бол хэдэн төгрөг байхаас үл хамаарч хамгийн сайн одоо тэрийг эмчлэх арга нь ямар арга байх вэ гэдгийг л зааж өгөх үүрэгтэй. Тийм учраас би бол тэрэн дээр яг. Гэтэ мэдээж одоо бидний нөгөө талдаа би илэрхий одоо нөгөө хов хүнтэй, өвчтөе хүнтэй мөнгө санхүү ярихгүй боловч нөгөө талдаа бид нэр өвчтөе хүнд очиж байгаа одоо санхүүгийн дарамт ямар байгаа гэдгийг бол яа харахгүй одоо мэрэгжлийн хэмжээнд бид нар бас тооцдог. Тэгэхэд яриад бас энийг ярилцдаг. Одоо мэрэгжлийн олон улсын хорлоо зөвлөгөөнүүд дээр бас л одоо нэг сэдв нь бол яг энэ болдог. Тийм учраас бид нар тэр ярьсан тэр сэдв өртөг дээр ягаад яригдаад байсан гэхээр санхүүгийн өртөгийн тухай асуудал яригдаад ирсэн гэхээр эмч хүн ч гэсэн одоо өвчтөе хүнийхээ аль болох одоо хамгийн үр дүнтэй ашигтай дээрээс нь санхүүгийн ашигтай байдлыг бий болгох тэр одоо эмчилгээний аргуудыг яаж бий болгох вэ гэдэг дээр бас л боддог. Тэгэхээр манай Монголын хувьд бол даатгал чинь бас нэг тэдэлэн сайн. Одоо Монгол жирийн иргэдэд бол тэдэлэн сайн өгчихгүй шүү дээ. Тэр одоо эрүүл мэндийн даатгал бол маш цөөхөн хамрагдаж байна. Цөөхөн хөвлөөр. Тэр даатгалтай хүмүүс чинь зайлвал одоо яг манай сонготой интернет гэдэг одоо энэ томоохон хувийн эмнэлгүүд дээр тэр даатгалтай хүмүүс л дийлэнх хувийн эзэлж байгаа. Тэгээд үлдсэн нь бол яа харахгүй одоо нөгөө манасаа л 100% мөнгө гаргаж байгаа шин. Тэгэхээр тэр утгаараа бол бас их түүхтэй эмчүүний хувьд бол их түүхтэй л гэсэн хөө бол тийм амар биш. Мандал даатгалыг хувийн эрүүл мэндийн даатгалыг Монголд анхудаа нутагшуулсан. Одоо баг 10 жил болж байна. Тэгээд би тэгэд яг байгууллагууд манай одоо хувийн эрүүл мэндийн даатгалыг авдаг л та. Тэгээд тухайн байгууллагын ажилтнаа тэр эрүүл мэндийн даатгалд хамруулсан бол одоо ингээд сонгодоо интернет гэдэг үнэтэй эмнэлгүүдээр үйлчлүүлэх одоо бүрэн боломжтой болчихоо. Тэгвэл бүх зарлалыг ингээд даатгалаас төлчихөж байгаа бол. Одоо манай нийт эмчлүүлэгчдийн бараг дийлэнх хувь бас мандал даатгалтай. Эрүүл мэндийн даатгал. Ер нь бол мандал даатгалын гаргаж байгаа санхүүгийн зардал нь манай эмнэлэгт үйлчлүүлж байгаа хамгийн өндөр зардлыг ч нөхөх боломжтой. Тэр утгаараа тэр албан байгууллагууд нь юм уу, хувь хүн юм уу, танай мандал даатгал дээр даатгуулсан тэр өвчтнүүд бол манай эмнэлэг дээр бол ямар ч асуудалгүй. Одоо өндөр технологийн ажиллагаануудыг хийх боломжтой байна. Тэгэхээр энэ даатгалын салбарууд бол яа харахгүй Монголд өгчих ёстой л да. Нийт хүн амын дийлэнх хувийг эзэлжээж бид нар дараагийн бидний юм бас санхүүгээс бас одоо бид нар хэдийгээр сайн юм сурлаач гэсэн бас одоо улс орны хөгжил эдийн засаг хов хүмүүсийн орлогоос бас хамаарч шүү. Тийм байгаас. Тэгээ бид нар өөрсдөө сайн хэдий одоо дэлхийн өндөр хөгжилтэй хамгийн сайн технологиг сурлаа гэдэг тэрийг энэ одоо энэ нэгэн хүн худалдан авах одоо тэрийг нь ашиглах боломжгүй байх юм бол би сураад ачаал хөдлөн хэрэглэхгүй байхгүй болчихж байгаа. Тэгээд айгүй л нөгөөдгөө мартын шин. Тэр энэ бол байгууллагууд олноороо ажилчдаа одоо ажилтнаа ингээд хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах юм бол тэр хэмжээгээрээ маасаараа одоо энэ саяны хийсэн хаалхаанууд орох боломжтой. Янз бүрийн шинжилгээнүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар ороод одоо их илрүүлгээр одоо өвчнөө бага байгаа дээр нь бас илрүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм л та тий. Тийм даатгал санхүүжилтийн бас нэг л хэлбэр нь юм байл. Улс орн болгонд янз ер нь бол дийлэнхэн даатгал нөлөөлдөг. Яг бас зарим өндөр хөгжилтэй орнууд бол нөгөө баялагийнхаа санхүүжилтийн орлогыг эрүүл мэндэд айгүй өндөр зарцуулдаг. Тэгээ тэр нь бол ялангуяа энэ Скандинавын орнуудын юу бол даатгал гэхээс илүү улсаас улсаас юу нэ даатгах чинь гэсэн үг байхгүй тий санхүүжилтийн олгочдөг гэсэн үг шүү. Яг хамгийн жижигхэн ургацыг болон бүр хавдар болсон хоёрын хооронд байгаа тэр нэг одоо анхан шатны хавдрыг ч юм уу яаж авч чинь. Хэрвээ бид нэр эрт үед шатанд нь байх юм бол тухайн эрхтнийг бид нэр заавал тайрч авах нь зөв. Эсвэл тухайн эрхтний ойр орчинд байгаа эд эсүүдийг дөрөвний ярьсан тунгалгын булчирхайч гэдэг юм уу те. Босод эрхтэн системийг заавал тайрах нь ашигтай юу, ашиггүй юу гэдэг ойлголт гарч ирсэн. Тэгээ ангаа ухаан хавдар судлалын чиглэлээр үзээд эрт үеийн хавдрыг бол заавал одоо тэр ойр орчмын эд булчирхайтай авах нь бол үр дүнтэй одоо арга биш юм байна. Зөвхөн тэр хэсэгт нь авсан ч гэсэн одоо эцсийн эмчилгээний үр дүн ижил юм байна гэдэг. Ийм одоо дүгнэлтэн сүүлийн үед бол техник технологи ашиглаад ирэхдээ тийм дүгнэлтэнд хүрч байгаа. Тэгэхээр тийм үед бол бид нэр эрт үеийн хавдруудыг одоо тухайн үед нь
тухайн хэсгээс одоо салбарлаагүй нөлөөлөөгүй бусад эрхтэн системд нөлөөлөөгүй байгаа үедүүд дурангийн ажиллбараар одоо онцлогооныхоо дурангийн ажиллбараар бас авч болдог. Гэхдээ тэрний төвшнөөс бас арай жоохон хэтэрсэн үе гэж бас байдаг. Тийм байна. Гэхдээ бусад хэсэгтээ нөлөөлөөгүй. Ийм тохиолдолд бол одоо онцлогооны дурангаар бас одоо бүрэн гүйцэд авах боломж бүрдэхгүй. Ийм нөхцөл байсан. Ийм тохиолдолд бол бид нар тухайн одоо эрхтний зөвхөн тухайн өвчтөе хэсгийг тайрч авах тухай асуудал бас байж болдог. Ингэх юм бол бид нар одоо тухайн эрхтнийг хадгалж үлдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм одоо ажиллбарууд хийгдэх ийм одоо өвчний үе шатууд бол ялангуяа одоо урьдчилан сэргийлэх үйлчлэг техник технологи сайжраад эмчнэрийн ур чадвар сайжраад ингээд ирэхлээр ийм төвшөндөө онцлогдох одоо харт тавдруудын тоо их өргөн их олон болж байна. Энэ утгаараа бид нар одоо заавал харт тавдар гэхлээр бүх эрхтнийг нь тайрч аваад нөгөө өвчтнийг эрүүл одоо ирэмдэг тийм хүн болгох заавал шаардлагагүй юм байна. Тухайн эрхтнийг одоо аль болох яаж хадгалж үлдэх вэ гэдэг энэ чиглэл рүү одоо бизнес арт тавдрын эмчилгээ бас өөрөө чиглэгдэж байгаа. Тэгэхээр ийм төрлийн хангалтгаануудыг бид нар дурангийнхаа мэргэжлийн эмчнэртэй хамтарч хийдэг. Тэгэхээр хоол боловсруулах замын одоо хавдраар монголчууд бас дэлхийд дээгүүр орж байгаа шүү дээ. Тэгэхээр та яг энэ хавдрыг өөрөө гардаад хавдрын одоо авчин дурангийн мэслэр. Тэгээ энэний дараагаар бас химийн эмчилгээг нь давхар бас таныг та хийдэг шүү дээ. Тэгэхээр одоо яг авсан хавдартай хүн болгон хавдраа авахгүйсныхаа дараа одоо энэ химийн эмчилгээнд бас давхар орох шаардлагатай байдгүй. Эсвэл зарим тохиолдолд бас ингээд хавдрыг аваад эмчилгээнд бүрэн болчих тохиолдлууд юу нь бас байна уу? Тэгээ ер нь бол хавдрыг эмчилгэхэд бол үндсэндээ 2-3 төрлийн арга байгаа юм. Нэг нь одоо мисцлаар авах, нөгөөдг нь химээр устгах, нөгөөдг нь туяагаар шарах ч юм уу. Ингээд одоо сүүлийн үед нэмэгдэж байгаа нь бол дархлаа эсүүдээр устгах гэж гэдэг юм. Тэгэхээр 2-3 төрлийн одоо хавдрыг эмчлэх арга байна. Ер нь бол хавдрыг эмчлэхэд бас түрүүний хэлсэн одоо 2 үе шат одоо ялгаж байгаа 2 үе шат бол их чухал. Хэрвээ хавдар эрт үедээ байх юм бол одоо эмчлэгдэх, бүрэн эмчлэгдэх боломж бол маш өндөр гэдэг. Одоо энэ бол бараг 100 руу төгтөг. 90-с дээш шүү. Одоо хавдрынхаа төрлөөс хамаарна. Гэхдээ ер нь бол ихэнх нь бол эрт үедээ онцлогдсон хавдар бол 90-с дээш шүү. Одоо бүрэн эмчлэгдэх боломжтой гэж үздэг. Тэр ч утгаараа одоо дэлхийд даяараа Монгол улс ч гэсэн одоо урьдчилан сэргийлэх үйлчлэгт ороо гэж хэлээд байгаагийн утга нь бол эрт үед онцлох юм бол бид нар та нарыг бүрэн гүйцэд эмчилж чадсан шүү. Дээрээс нь дөрөвний бидний хэлсэн одоо өндөр техник технологиг ашигласнараа бид нар эрт үед нь оншилж чадах юм бол бид нар одоо эргэтэн системийн чинь бас зөвхөн хавдрын чинь бүрэн эмчилгэээс гадна таныг одоо эргэтэн системийн чинь бас давхар хадгалж үлдчих чадсан шүү гэдэг. Ийм хариултыг өгдөг. Нөгөө талдаа хожим үе хавдар гэж байна. Арамсалтай нь одоо Монгол улсад онцлогдож байгаа нийт хавдрын одоо 70-80% нь бол хожим үед онцлогддог. Тэгэхээр ийм үед бол зөвхөн мис засал хийснээр хавдрыг бүрэн эмчлэх одоо шалгуурыг хангахгүй байна гэж үздэг. Яагаад гэвэл мис засал өөрөө бол зөвхөн нүдэнд харагдаж гарт баригдах юмыг л авах тухай ойлголт шүү дээ. Тэгэхээр нүдэнд харагдаж гарт баригдахгүй зүйлийг одоо судсан дотор эргэлдэж байгаа. Эсвэл хаана нэгэн газар нүдэнд харагдахгүй эсийн төвшөнд байгаа. Энэ хавдруудыг бол мис заслаар эмчлэх тухай ойлголт бол байхгүй. Тийм учраас энэ хавдруудыг эмчилдэг арга нь бол одоо химийн эмчилгээ. Тийм учраас ажин үеийн хавдрын үед бол мисцлийн эмчилгээг одоо химийн эмчилгээтэй зайлшгүй одоо авсарч хийж ээж эцсийн одоо сайн үр дүнд хүрэх боломжтой гэж үздэг. Эдгээр одоо шинжлэх ухаанд одоо энэ аргууд байдаг боловч хожим үеийн хавдрын эдгэрэлтийн процент бол бас их сайн биш. Хожим байх тусмаа одоо эдгэрэх магадлал 5 жил хүртэл эдгэрэх магадлал 60-70%, 40-50%. Одоо нэг хавдрынхаа төрөл нөлөөлөл бас эргэтэндээ нөлөөлсөн нөлөөлөл гэдэг энэ олон юмнаас хамаарч зөвхөн одоо мисцлийн эмчилгээний эсвэл химийн эмчилгээний үр дүнгээс бас хамаарах. Чи нөгөө хавдар өөрөө тухайн эргэтэнд хэр тархсан байна, хэр олон эргэтэнд нөлөөлсөн байна гэдгээс хамаарч хөвтөлөн бол бас төдийлөн бас сайн биш байдаг. Тэр утгаараа бол хавдар бол одоо аль болох л эрт онцлогдох нь бол зайлшгүй одоо өвчтөе хүнд ашигтай юм л. Тийм ээ. За ингээд бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцсон цаг баяр эмчтэй маш их баярлалаа. За баярлалаа. Танд одоо яриаггүй хэлээгүй үлдсэн одоо ийм юм хүмүүст хэлчихвэл зүгээр юм даа гэсэн тийм одоо юунууд байна уу? Санаанууд. Яг эмч хүний одоо хамгийн байнга одоо өвчтөе хүмүүстэй бусад хүмүүст хэлдэг юм нь бол одоо эрүүл байгаар л гэж хүсдэг.
Эрүүл байхын тулд бас өөрсдөөс хамаарах одоо хамгийн боломжтой үйлдэлүүдийг одоо аль болох эрт ихлээр ил гэж хэлдэг. Тэгэх юм бол одоо та эрүүл байж одоо гэр бүлдээ хамт олондоо ажиргалтай байх тэр боломжийг олгох боломжтой. За баярлалаа. Танд өөрт нь ч бас эрүүл сайн хамхныг хүсье. За